Сайн мэцхан уу, ингээд 300 seconds or less content-ийн маань 14 дугаар дугаар эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ блокчейн хөгжүүлэгч юу гэдэг байдлаар ярилцгаана. За тэгээд манай компанийн хувьд бол 18 оны сүүлээр блокчейний төслүүдийг одоо хэрэгжүүлэхээр эхэлсэн байгаа. Тэгээд тухайн үед бол яг биткойны үн 4k болсон тийм яг өмнөх жилийн өмнө 10-20k болсон 19k болоод унтсан байсан тийм үү. Гэхдээ ирээдүйд ер нь блокчейнтэй холбоотой төслүүд энэ дээр одоо чухал юм гэж үзсэн учраас манай компани нэлээд орсон байгаа. Тэгээд би болохоор тухайн үед Ethereum network-ийг мэддэг те. Тэгээд Gate-ийг жоох ашигласан, Traffic-ыг жоох ашиглаж үзсэн. Токен одоо сүүлийн яриад байгаа бол coin те. Токеныг ERC токен ингэ ашиглаад үзсэн, гүйсээ үзсэн. Тийм л мэдлэгтэй байсан байгаа. Тэрнээс бусдаар бол нэг мэдгүй байсан. За тийм учраас хамгийн эхлээд нөсөр ойлголт авах хэрэгтэй бас. Блокчейн гэдэг чинь өөрөө юу юм бэ? Яаж ажилтгийг цаанаа юу гэдэг те. Математик тооцоол одоо концептууд нь юу вэ гэдэг тэрнийг мэдэх шаардлагатай болсон. За тэгээд хамгийн түрүүнд бид нар blockchain 101 буюу те basic юм одоо бүгдийг судалж эхэлсэн байгаа. Цаанаа одоо ямар асуудлыг шийддэг, юу болдог те. Нөгөө нэг гинжээр холбогдсон дата л байна гэдэг болохоос цаанаа яаж ажиллаж гин, ямар одоо роллуудтай ямар юмнууд хоорондоо зохицож ажилтдаг гэдэг талаар энэ талаар аягүй судлах хэрэгтэй болсон. За тэгээд энэ судалгааныхаа дараа за тэгвэл ерөнхий ойлголт авчлаа юм байд юм байна. Цаашаа тэгвэл бид нар юу ашиглах вэ? Аягүй олон сонголтууд байгаа. Төлбөрөө гэдэг. Бидний хувьд бол open source сонголтуудаас нэгийг сонгосон. Тэгээ open source маань өөрөө өөрчилж болдог эсвэл үнэгүй ашиглаж болдог. Тэгээ янз янзын лицензтэй. Тэгээд тэр дундаа бид нар Hyperledger гэдгийг сонгоод тэрний одоо төслүүдээс нэгийг ашиглаж үзсэн гэсэн үг. Хэд хэдийг ашиглаж үзсэн. Тэр дундаас тэгээ Fabric-ийг бол ашиглахаар цаашдаа явсан байгаа. Тэгээд Fabric маань өөрөө юу яаж ажилтیں۔ Тэ тэрэн дээр chain code буюу smart contract яадаг, stick яадаг ингээд. Тэгээ бас үргэлжлүүлээд энэ эдийгээ сураад за юм байна, ингэж ажиллах юм байна. Энэ бидний шаардлагыг хангаж ийн гэдэг үднээс нэг төслөө эхлээд юм аяга явсан байгаа. За тэгээд яг юу хийсэн юм бэ те. Тэнгүүд хамгийн энгийнээр бол архитектур болон дэд бүтцийн асуудлуудыг одоо шийдлүүдийг гаргасан. Яаж яах вэ гэхээр Hyperledger Fabric гэдэг нэг юм байгаа ч гэсэн яаж хэрэглэх нь одоо өөрсдийнх нь дуртай. Юуг нь яаж тохируулах вэ? Яах вэ гэдэг нэгт. Хоёр тэрнийг хаана яаж байрлуулах вэ? Тэгээ сүүлийн үед бол cloud буюу те AWS дээр яаж байрлуулах вэ? Ямар спектэй байх вэ? Энийг зохицуулах хэрэгтэй болдог. Дээрээс нь бас нөгөө нэг үндсэн хийж байгаа одоо перформанс нь хэр сайн байх вэ гэд бидний хувьд бол 3000 TPS буюу секундэд 3000 транзакшн хийх ёстой гэдэг тийм шаардлагыг бол хангах шаардлагатай болсон. Тэгээд тухайн үед жоохон бага байж байгаа сайжруулад энийг нь бол хангуулсан байдаг. Тэгэхээр энийг зохицуулсан. Одоо энэ шийдлийг гаргаж ирсэн гэсэн. За түүнээс гадна ухаалаг гэрээ буюу нөгөө нэг смарт контрактуудыг хийсэн. Тэгээд Fabric зориулаад бас нөгөө нэг Ethereum контрактыг chain code-лог хөрвүүлэх хийсэн гэсэн. За ийм ажлуудыг хийсэн байна. Тэгээд эндээс гарч ирсэн бүтээгдэхүүн маань нэг 4-5 бүтээгдэхүүн гарч ирсэн. Жишээ нь болохоор BTS платформ гэж саний нэг Fabric-ийг ашигласан бүтэн платформ, DGD буюу Doogu Deets гэдэг бас нэг токентэй холбоотой токен авдаг, шилжүүлдэг, гашид ашигээд бас нэг тийм inventory supply management маягийн энд байгаа гэдэг менежмент хийдэг тиймэрхүү системүүдийг хийжсэн. За KYC буюу know your customer гэх хүн таних. Энэ бас блокчейний нэг сонирхолтой use case байгаа. Хүнийг хинбэ гэдгийг таних. Гэхдээ нэг датагаа өөрөө хадгалах гэдэг тийм аягүй гоё концепттэй. Тэгээ сүүлд бол бас crowdfunding дээр бас real estate-ийг үйл хөдлөх хөрөнгөд одоо хөрөнгө оруулалт ихтэй нийлж хөрөнгө оруулалт их тиймэрхүү төрлийн төслүүдийг хийсэн байгаа. За тэгээд ер нь бол блокчейн маань аягүй олон янзын одоо хэрэглээ янз янзын юмуд байгаа. Тэгээд блокчейн хөгжүүлэгч гэдэг нь болохоор нэгт блокчейнийхаа суур ойлголттой ойлгоод тэрнийхээ суур системээ платформ хийн. Тэгээд дээр нь ялгаагүй веб ап, мобайл ап те эсвэл браузер extension гэх бусад аппликейшнууд юм зохицож ажилладаг хоорондоо интеграц хийдэг. Тэрнийг л хийчихэж байгаа. За тэгээд түүнээс гадна бол хэрэглэгчд юу хэрэгтэй вэ гэдэг тиймэрхүү нэмэлт хөгжүүлэлт фичрүүдтэй хүслүүдийг аваа янзлдаг байгаа. Тэрнээс биш блокчейн хөгжүүлэгч гэдэг нэг coin гаргаад эсвэл тэгээд юм баяжаал хийж байдаг тийм юм бол байхгүй. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань бол shitcoin-оор спонсор хийлгэсэн байгаа. Одоогийн байдлаар 1 trillion supply-тай $710 центтэй 19 оны 8 сард үүсгэсэн. Тэгээд 4000 холдертай байгаа юм билээ. 45,000 трансфер хийсэн. Би бол shitcoin үүсгэсэн үүссэн юм байлээ л дээ. Тэгээд жишээ болгоод харсан чи Artcoin-тэй харьцуулсан чи Artcoin-х бол 2500 холдертай 14,000 трансфертэй л байгаа юм билээ. Тэгэхээр shitcoin гэж ачсан ардынхаас бол арай дээр л байна. Ардынх бол жоохон хөлхний жоохон юм яваад байгаа тий. Наадталтай нэг ондоо менежмент хийгдээд байгаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн дугаар нь дуслаа. Дараагийн баяртай.